Баян-Улгийн аймгийн Үлгий сумын Таспан шатхуун түгээх станцын баруун замд Ховд аймгаас ачаа ажиж явсан Nord Benz маркийн автомашин айлын хашаа гэр дэлгүүр мөргсөн талаар бид мэдээлсэн. Энэ хэргийн талаар Албаны их сурвалжаас тодорхой мэдээллийг авлаа. Ослын улмаас 7 хүний амь нас хохирчээ. Энэ дуудлага цагдаагийн байгууллагад өчигдөр 14 цаг 35 минутанд ирсэн байна. Баян-Улгийн аймгийн Үлгий сумын нутаг 13 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байрлах хүнсний дэлгүүрийг Nord Benz маркийн 40 тонны даацтай автомашин цемент ачигдсан байх үедээ мөргөж олон хүний амь нас хохирсон юм ностой осол гарсан байж байгаа. Тэгэхээр тухайн автомашин бол Үлгий сумын төвөөс 7 км зайд байрлах шар нуурын пост гэж ийм хян шалгалтын цэг байгаа. Тухайн постоор дамжиж өнгөрөх үедээ тоором зүг болсон. Маш их хурдтайгаар сигналдаж постны гармаар гарчээ. Ингээд хүнсний дэлгүүр мөргөж дэлгүүрээ ойролцоо явж байсан 2 хүнийг мөн хүнсний дэлгүүрийн худалдагчийг цаашлаад айлын хашаа мөргөж явсаар нийтдээ 7 хүний амь нас хохирчээ. Мөн жолоочийн 6 настай хүү Баян-Улгийн аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхэн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа юм байна. Хүүгийн биеийн байдал хүнд байгаа юм байна. Одоогоор автомашины тоормсон систем гэмтсэн гэхээс өөрөөр урьдчилсан мэдээлэл байхгүй. Энэ хэргийг Баян-Улгийн аймаг дахь цагдаагийн мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа юм байна. За цаашид бол Баян-Улгийн аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасаг бол тухайн хэргийг шалгаж цаашид үргэлжлүүлж үнэхээр тухайн автомашины тоормзын систем гэмтэлтэй байж байгаад тоором зүг болсны улмаас олон хүний амь нас хохирсон байна уу? Эсвэл жолоочийн буруутай үйлдэлээс болсон байна уу гэдгийг цаашид тогтоох ийм ажиллагаа явагдаж байгаа учраас мөрдөн байцаалтын явцад цаашдын дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Замын усалд өртөн амиа алдсан иргэдийн хувьд 46 настай, 42 настай, 19, 29, 15, 3 настай хүмүүс байжээ. Ташрамдуулахад зам тээврийн ослоор энэ оны эхний 6 сарын байдлаар гэхэд 193 хүн нас орсон харамсалтай мэдээ байна.